сайн байцгаана уу? Тавтаа морилороо. За тавтаа морилороо. Би анх удаага лайв хийж гин. Тэгээ та нар асуулт авах юм байвал асуугаад авлаа явна. За ганцаараа хийж байгаа болох дээр одоо янз бүрийн байдлаар надад тус болох юм уу? Тим хүн алгаа. Би анх удаага хийж байгаа. Тэгэхээр та нар минь асуух зүйлээ асууж болноо. YouTube-ийн тэр зөвлөмжүүдийг сонсцгоосноо та нар. За асуулт авах юм бол болно шүү. За нэгдүгээрт би өөрийнхөө тухай жоохон мэдээлэл өгье. Намайг дагаж уншиж байгаа хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Би хамгийн нэгдүгээрт барай засалч хүн байгаа. Арцг нурууны барай засал, Юмэхо барай заслыг сурсан. За одоо бол тэгээд өөр өмсөлөд өөрөөхөө хийдэг болчихсон байгаа. За дээрэс нь би бясалгалын багш хүн байгаа. Бясалгалын багш хүн. За тэгээд би удган хүн, галт удган гэх Тэнгэрийнхаа нэрийг авсан удган хүн байгаа. За тэгээд энэ чадамжаараа өөрийн гэсэн одоо заслын арга техник боловсруулсан хүн байгаа. Энүүгээрээ засж байгаа. Энүүгээрээ засч. Ингийн байх та. За сайн байцгаана уу? Маш их шуурхай олон хүмүүс орж ирж байна. За энэ хэд орж ирж байгаа нь хаана мэдэгддэг юм болоо? За тийм дээр байгаа юм байна. За ямар ч гэсэн мэдээллүүдийг байнга уншдаг. За баярлалаа. Би аль болохоор та нартай одоо энэ тэндээс янз бүрийн юм хайгаад авахгүй тулд та нарыг бөөгнүүлээд хэрэгцээтэй байхын мэдээллүүдийг оруулах үндснээс ерөнхийдөө ажилдаг, өөрийнхөө таалагддаг, өөртөө хэрэгтэй гэж бодсон ийм мэдээллүүдийг та нарт оруулдаг шүү. Зарим нь бол би өөрөө бичиж байгаа мэдээлэлүүд байгаа. Зарим нь болох дээр бусад одоо хүмүүсүүдийн тавьсан мэдээллүүдийг шеэрлэх маягаар та нарт бас хүргэдэг байгаа. За тэгээ би бас та нарт нөгөө ярьжсэн аз жаргалын амин дэм гэж ийм ном гаргасан байгаа гэж. Тийм ийм ном. За энэ ном байна. Би хаяадаа нөгөө түүх гээд оруулж идэг. За хаяадаа болох дээр энэ номоо одоо 4 дахь удаага гаргаж байгаа. За миний ном гадуур бол зарагддаггүй маа. За би өөр дээрээсээ зардаг. За тэгээ миний үйлчлүүлэгчид ерөнхийдөө бол ирээд аваад дуусгадаг ийм ном байгаа. За гадуур бас одоо зүгээр лангуун дээр тавьж тийм хэрэггүй ном болгоод яах вэ? Ерөнхийдөө энэ талаар ойлголттой мэдлэгтэй хүмүүсийг аваасаа гэсэн үдснээс өөрөөсөө зардаг юм аа. За тэгээ миний номыг ерөнхийдөө айлт хэрэгтэй гэрт байх ёстой ном гэж манай үйлчлүүлэгчид ярьдаг. Би тэрэнд нь маш хурам авдаг. За тэгээд миний номуудыг ерөнхийдөө шинжил, цагаан сар, март гэдэг юм баярын үеүүдээр биеиндээ биелүүлэх гэж авдаг. За зарим газрууд нь болох дээр хүүхдүүдтэй авч өгнө гэдэг олоноор нь авд юм аа. Ерөнхийдөө бол энэ амьдрал дээр ахуй дээр яаж хүндрэл бэрхшээл гараад байгаа юм. Яавал аятаа тухтаа аз жаргалтай өөрийнхөө бодсон сонсон хэмжээнд явах юм ч гэдэг юм уу. Энэ талаар одоо мэдээллүүдийг өөрийн ухсан, мэдсэн, ойлгосон энэ хэмжээгээрээ би одоо яагаад явдаг юм аа. Яриад, мэдсэн, сурсан, ойлгосон энэ юмнуудынхаа талаар энэ номон дээр бичсэн байдаг. За миний энэ ном бас M+ гэдэг сайт байдаг шүү дээ. Тийм, тэн дээр би бас тавьчихсан байгаа. За тэн дээр та нар татаж аваад уншиж болно. За дээрэс нь бас сонсох маягаар бас тавьсан байгаа. Одоо орчин үед яг ном бариад уншдаг тийм завтай хүмүүс жоохон хоорхон байдаг болчихсон учраас машин тэргэндээ сонсоод явах юм уу, зав зайндаа утсаараа дамжуулаад унших боломжтой мүү гэж бодоод унших, татаж авч уншиж ах зав зайндаа унших тийм юу боломжийг та нартай олгосон байгаа. За гадаад дотоодод байгаа хүмүүс миний ер нь даган уншигчид дотруудаас гадаадад байгаа хүмүүс нэлээ их байдаг. За тэгээд бас ерөнхийдөө гадаадаар нэлээ явлаа. Уул нь одоо жил болгон одоо 5 сард Америк руу явдаг байлаа. 7-8 хотоо тойроод 2 сар гарan тойроо явдаг байлаа. Энэ удаад бол тийм боломж байхгүй боллоо. Сайн байна уу? Ийм боломж байхгүй явж чадсангүй. За тэгээ хотод байгаа Улаанбаатарт байгаа манайхаа харин азны юм аа цэцгийн ихч байгаа дуртай үед очиж гоё байна гэж байгаа. За би та нартай хаач байхад үйлчилсэн та нартай бэлэн байдсан шүү. Боломжоор одоо өөрийнхөө чадсан сурсан юмараа та нартай гайл болохоор одоо тус дэм болж явахыг хичээж байгаа. За энэ бас миний хийж байгаа үйл бас тэр болгон одоо
дуртай хүний хийчихдэг үйл биш. 20 жилийн дадлага туршлага гэдэг бол нэлээд хугацаа. За гадуур ном зарагдаагүй. Над дээрээс ирж авна. Миний утасны дугаар 9901 7620. Энэ утсаар холбогдож байгаад надаас Зайсангийн богны амаас ирж ном авнаа. За асуух юм мэр сэрээрээ бичээ явуулж иж болно. Манайх айгүйх орж ирж байна. Баярлалаа. Би тэгтээ нөгөө яг цаг маг товлож хэлээгүй байгаа болохоор та нар хүмүүс сайн байна уу цэцгээ Германаас за холбогдсонд баярлалаа. Цэцгээ тааламжтай сайхан байна. За өөр хүмүүс байна уу? Асуух юм мэрсэр асууж яж болно шүү. За тэгтээ та нар нөгөө YouTube дээр байгаа миний 10-15 минутын одоо зөвлөмжүүдийг бүгдээрнгийн одоо сонсцсон байгаа. Тэн дээр бол гол мэдээлүүд ер нь бол тэрийг уншсан байхад өгөгддөг. За яг өөрөө бие дааж ингэж хурж ирэх юм бол яг наривчсан төвшөнд одоо мэдээлэл уншуулдаг. За гадуур бол яг аавра гэрлэн бигээд үздэг хүмүүс ерөнхийдөө бол нэг байрны орц болгонд бараг байгаа. За ерөнхийдөө ямар ч гэсэн хэмжилтийг хийгээд өгдөг байгаа. За тэгээд дээрэс нь мэдээллийн уншаад өгчдөг байгаа. За заслаа хийдэг хүн тэр болгон байдгүй юм шүү. За ихэнх тохиолдолд бол тийм болно шүү дээ. Тий. Эрэхтэй надаа ер нь манай үйлчлүүлэгчид эрэхтээр л үйлчлүүлж байгаа хүмүүс маань толгой дараалаад авд юм да. Угаасаа одоо миний энэ ном манай буур дээдсүүдийн одоо судраа гарга гэж хэлсээр байгаад миний гаргасан юм ном байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол судар, амьд судар, бие сэтгэл зүрхээ буур дээдсүүдтэйгээ хамтарч яж энэ гаргасан юм ном байгаа. Тэгэхээр энэ номыг уншиж хахад одоо сэтгэл санаа тавгүй байх, би хаач хилээрхч гэдэг юм уу. Ийм юм болох дээр энэ номыг гаргаад энэ тэндээс нь уншаад ингээр тайвшрах, зарим нь уйлдаг, зарим нь одоо ажил төрөл хөрцөлтэй явах дээр таны номыг уншиж агаад тэгээд явах дээр ажил төрөл сайхан бүттгээ гэд урмын ийм сайхан сайн байна уу зол жаргалаа. Урмын сайхан үг намайг надад хэлж ингэж тэтгэж байдаг. Тэгээд би та нартаа бас энэ номыг одоо 4 дахь удаага одоо давтан хэвлэлтэнд өгж гаргаж байгаадаа маш их баяртай байгаа. Та нартай хүрж байгаад маш их баяртай байдаг. За энэ номын тухай дахиад нэг одоо сонин сайхан хэлэхдээ Сэлэнгэ аймгаас надад нэг хүн ирж одоо үзүүлж ийсэн Сэлэнгэ аймгаас. За тэр хүнд гисэн чи миний номыг одоо хүнээс бэлгэн давсан байдгийн. Бэлгэн давсан. За тэгээд миний номыг одоо аваад бэлгэн давснаас 2-3 жил болсон байдаг. Би энэ муу ажил төрөл нь хэцүү, айгүй хэцүү байсан байна лээ. Тэгээд тэр номыг уншаад айгүй их юм ойлгоод өөрөө өөрчлөгдөөд би нүү бараг хэвтэрт байсан чинь босч явдаг болоод ажил төрөл амьдрал ах бүгдээрээ хөл дээрээ боссон гэсэн. Би тэр эмэгтэй өмнөөс маш их баяртай байсан. Тэгээд таны номыг одоо хэргийг гаргаж чадсан шүү би. Таны ном ичидтэй ном байлээ. Тэгээд тантай амьдэр нь уулзъя гэж бодоод ирлээ гэж Сэлэнгээс ирж уулзж ирсэн. Хөөрхөн амьтаа Сэлэнгийнхаа нөгөө талах заагс энтрийг барьцсан. Нөгөө бэлгэн давсан миний номыг барьчихсан. Энэ таны ном энэ байна. Таны энэ номны хэрэг их гарсан шүү гэж надад ирж үйлчлүүлээд намайг их баярлуулж байсан. За тэгээ ямар ч гэсэн миний энэ хийж байгаа үйл та нарт хүрээд та нарт дэм тус болоод ерөнхийдөө өөрсдийнхээ асуудлыг өөрсдөө шийдээд явахад нь тус болж байгаад нь би маш их баяртай байна. За баярлалаа. Баярлалаа. Аль болохоор одоо эрүүл саруул байж урт насалж удаан жаргад та нартай аль болохоор үйлчлэхийг бодож байгаа. За тэгээ та нартай үйлчлүүлээ та нарыг сайхан болгох дээр би яг та нар яаж баясаж гоё болдгоо яг тэрнтэй адилхан баярлж ядээ шүү. Та нар маань гоё болов сайхан байдаг. Санаанд хүртэл заслуулаагүй. За би чадсангүй дээ гэж бодоо жоохон санаагаар унжээдэг. Тэгтээ ер нь бол санаанд хүрэхгүй засал гэж бараг л байдгүй юм да. Ер нь бол одоо хандаад ирсэн хүн болгоныг ямар ч гэсэн өөрийнхөө санаанд хүртэл тухайн хүнийг мэдэртлэн заслаа хийлгээд заслаа өвлөө хийгээд гаргаад явуулж байгаадаа би их баяртай байдаг шүү. За энэ одоо 64 хүн болчихсон байна. Сайн байна уу? За би анх удаа лайв хийж байгаа болохоор жоохон туршлагагүйт ч магадгүй шүү. Та нар минь намайг уучлаарай. За одоо яг уу асуулт болгоны чинь одоо
сайн уншиж харж мэдэхгүй байна. Яг нь сайн байна уу дандаа мэдлэгшин одоо юунууд илүү мессежүүд илүү яваад байна. За ерөнхийдөө би та нарт түрүү хэлсэн барай засалж бясалгалын багш. За тэгээд дээр нь удган хүн гэж. За тэгэхээр энэ гурван чадамжаараа би өөрийн гэсэн заслын арга техник боловсруулсан хүн. Ерөнхийдөө бол би өөрийгөө судалгааны ажил хийсэн хүн гэж үздэг. Судалгааны ажил. Би 20 жил одоо ажиллаж байна. 20 жил судалгааны ажил хийлээ. Ерөнхийдөө энэ далд ертөнцийн үйл гэдэг юмыг бол хэн нэгэн багшаар заалгаад ч юм уу альсгүй ямар нэгэн одоо сурах хүчээр аабайгүй уншиж ингэж сурдаг ийм үйл биш ээ. Энийг бол хийж ээж, дадлагж ээж ингэж цаг үний аясаар цаг одооны аясаар дадлагж ээж хийж үзэж ээж энийг сурдаг ийм одоо үйл гэж би үздэг ер нь. За тэгээд энэ үүлийг одоо бол ямар ч гэсэн нэлээд гарт ороод ирсэн 20 жил гэдэг бол ер нь бол хугацаа шүү дээ. Тэгэхээр 20 жил бол ямар ч хэл болсон энэ судалгааны ажлыг хийж ийн хандсан хүн болгоноогоо засаад айтайхан болгоод явж байгаа. За баярлалаа. Бүгдээрээ надад дандаа талархсан юмнууд явуулаад байна. Баярлалаа. Баярлалаа. Та нарын санаанд төрж та нартай тусалж чадсантай баяртай байна. За тэгээд ерөнхийдөө өөрийнхөө судалгааны ажлыг үндэслээд одоо сүүлийн үед угаасаа энерги гэж их яригддаг болсон шүү дээ. Та нар мэдэж байгаа. Тэгэхээр энерги гэдэг чинь угаасаа байх юм. Ерөнхийдөө энэ амьдрал дээр амьд байх хүн, оршихуйн энэ нөхцөл байдал чинь энергийн урсгалд орох шүү. За би бясалгал заадгаа. Бясалгалуудаас би рейки бясалгал гэдгийг заадаг. За рейки бясалгалыг одоо мэдгүй хүн Монголд орох байхаа болсоо. За олонч багш нар байдаг. За тэгтээ миний одоо заах аргачлал гэдэг юм уу одоо юу гэдгийг тэр ерөнхийдөө бол бусад багш нараас арай жоохон өөр явагддаг. Би ягадгүй тэнд бариж хаймыг оруулж байна. За дээрэс нь одоо удагныхаа чадамж, мэдрэмж тэрнтэй холбоотой юмнуудыг аяг оруулж одоо хийдэг. За тэгээд ерөнхийдөө яг уу ямар ч гэсэн бясалгалаа заалгаад ингээ явж байгаа хүмүүс нэлээд амжилттай сайн сайхан явж байгаа хүмүүс их олон байдаг. Тэднэрт тусалсанд баяртай байгаа. За ерөнхийдөө бас миний одоо өдий зэрэгтэй яваа энэ зэргийн амжилттай яваа энэ рейки бясалгалтай би ерөнхийдөө бас холбож үздэг. За миний одоо ухаж ойлгож байгаагаар өөрийн мэдж мэдэрснээр болоод рейки бясалгал гэдэг ер нь явж одоо бөөгийн уг залхахтай их агаар нэг ойролцсон юм аа гэж би үздэг юм шүү. Би тэгэж үздэг. За зарим хүмүүс надтай санал нийлдэггүй. За тэгтээ заавал мэдээж надтай хүн болгон санал нийлээд юм уу? Би хин нэгэнтэй одоо адилхан ярих, яг адилхан ойлгох тийм биш шүү дээ. Бид нар яагаадгүй өөрсдөө угаасаа хизээч давтагдчихгүй ийм хүмүүс байгаа. Тэгэхээр өөрөөрөө бодно, өөрөөрийнхөө ойлгоно, өөрөөрийнхөө хийн. Ийм. Тэгэхээр одоо рейки бясалгал гэдэг маань ерөнхийдөө хүн амьд байх, оршихын энергийн урсгалтай шууд холбоотой. Тэгэхээр рейки бясалгал гэдэг өөрхийн биеэр урсаад гарч байгаа энэ энергийн одоо урсгалыг удирдах сурах тийм арга техник. Нэлээд том аргачлал. За ерөнхийдөө Монголд маш олон төрлийн бясалгалын одоо төрлүүд байдаг. За би одоо энэ 20 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон бясалгалуудаар ерөнхийдөө ороод гараад явчихсан ийм хүн байгаа. За тэгтээ энэ бясалгалд орохдоо хамгийн эхлээд би рейкид орсон шүү. Тэгээд цааш нь өөрийгөө хөгжүүлэх үүднээс гэх юм уу та одоо маш олон одоо бясалгалуудаар ороод гараад ингээ явсан байгаа. За тэгээд одоо эргээд рейки бясалгал руугаа буцаад ирсэн. За энэ манай монголчуудад таарах, энэ надад таарах хамгийн одоо үр дүн сайтай, хамгийн сайхан аргачлал юм байна гэдгийг одоо ойлгож энэ лугаа буцаж орж ирсэн. Тэгээд эндээ бол тууштай одоо хичээлж эхэлсэн. За рейки бясалгалыг заалахдаа мөн адилхан уцаар ярьж байгаа цаг аваад ирнэ. За бүтэн цаг дотор би та нарт хэрхэн яаж хийх аргачлалыг зааж өгнө, хэлж өгнө. Яг давхар хийгээд үзүүлнэ. Тэгээ гар дээр нь сайхан мэдрүүлээд ингээд үзчихнэ. За тэгээд сурах өчгийг өгнө, дипломыг өгнө. Тэгээд хоошд бол өөрсдөө ингээд бие даагаад хийх ийм одоо ёстой. Ер нь бясалгал гэдэг чинь өөр лугаа өнгөж байгаа шүү дээ. Өөрийгөө ойлгоход хамгийн их дэмтэй тустай юм байдаг. Тэгэхээр ерөнхийдөө би энэ бясалгал гэдгийг хүн ганцаараа хийх ёстой гэж би ойлгодог. Ганцаараа. Яагадгүй чи өөр лугаа өнгөх гэж байгаа. 10-уулаа, 20-уулаа, 30-уулаа суучгаад тэнд нэг нь унгаагаад, энд нэг нь нуйлаад, нус цэртэйгээ хутгалдаад ингээд янз бүрийн дуу чимээ гараад ихтер хүн ерөнхийдөө бол төвлөрч чадахгүй л дээ өөрийгөө мэдрэх хэцүү байх болно. Тийм учраас би ерөнхийдөө бол ганцаараа ихийг зөвлөдөг хүмүүст
Би өөрөө ерөнхийдөө тэгж сурсан. Би өөрийнхөө одоо яаж сурсан тэр аргачлалаар илүү одоо юу яд юм аа. Тэр аргачлал ерөнхийдөө бол өөрийнхөө бясалгалыг зааж өгдөг. За одоохондоо манайх 65 болсон байна. За өөр асуух юм байна уу? За бясалгалын талаар нэг юм ярьлаа. За тэгээ би та нар нөгөө YouTube дээр байгаа мэдээлэлүүд сонссон учраас бид нар ерөнхийдөө 10% махан би 90% далд би аль алигаа одоо бид нар тордох ёстой юм шүү. Аль алийг торджээж бид нар одоо сайн сайхан явах юм. Юу бодоод, юу хүсэж байгаа, юу хийх гээд байгаа тэр хэмжээнд өөр өөртөө авч явах юм чадамжтай болох юм шүү. Тийм учраас энэ хоёр бие хоёулангийн тордноо. За 10% махан бие гэдгийг та нар мэдж байгаа. Эхийн улаан тусал, эцгийн цагаан тусал. За өөрхийн сүнсэн бие гэдэг ийм гурвал нэгдэж ээж сая энэ замбтад бид нар хүний төрлийг авдаг. За хүн болгоо энэ эрэгтэй эмэгтэй хятад Монгол хэн байх нь хамаагүй шүү дээ. Ер нь хүний төрөл хүн болоод ирсэн болоод иймэрхүү маягаар энэ замбтад хүний төрлийг авдаг байх нь байна. За энэ хүний төрлийг авч хүн болно гэдэг чинь тий нэг цаг л болно тий бясалгалыг нэг цаг зааж өгөөл гаргана. За тэгэхээр энэ замбтад чи хүн болоод төрсэн болвол одоо энэ хүнийхээ хүн болж ирснийхээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. За дуугүй болчихлоо гинэ яана юун дуугүй болцсон болоо. Яриа сулхан сонсогдоод байна. За тийм байхаа тийм байх. За ер нь чихвчтэй за өршөөгөр уучлаарай. За би тэгвэл лайв зогсоё доо. Энэ утас орж ирэхдээ тэгж байна. Одоо сонсогдож байна уу? Уучлаарай. Дуугүй болчихлоо гинэ. За би дахиад нэг юу яа да уучлаарай та нар төр салгаад би дахиад нэг холбогдох уу? Дуун сул байгаад байна уу? Одоо яаж вэ? За одоо юу болж байна? За одоо сонсогдож байна уу? За дуусвал байна. За ерөнхийдөө дараачийн удаагийн юун дээр би чихвчтэй одоо энэ лайфа хийвэл зүгээр юм шиг байна. Тэгвэл илүү сонсогдох бол сонсогдчихлоо. Одоо сонсогч болж байна уу? За уучлаарай. Одоо анх удаа явуулж байгаа гэдгээ би хэлсэн. Тэгэхээр дадлага туршлага багтаа байгаа. Дараачийн удаа болвол илүү одоо дадлагтай туршлагатай чихвч хийж байгаад явуулна. Энэ удаа бол анхны оролдлого хийгдэж байгаа шүү. Та нартай одоо мэдээж үүлтэй байдаг болох тэр болгон яриад хөөрөөд чаддгүй намайг уучлаарай. Өглөө 9 цагаас эхлээд одоо 4-5 цаг хүртэл би ажилладаг. Орой бас нэг хоолундаа хийх эзэгтэйхэн ажлыг хийн гих мэдчлэн жоохон ажилтай байд юм аа. Тэгээд орой ерөнхийдөө цагаа өгнө гих мэдчлэн ийм үйл хийж байгаа шүү. Манайхан намайг ойлгож хүлээж аваарай. За тэгээ ерөнхийдөө бол мессежээр холбогдсон илүү амар байдээ шүү. Яагаад гэвэл би зав зайндаа мессежэд хариу өгөөд яваад байдаг. Цагаа тэгэж өгнө. За тэгээд ерөнхийдөө би ганцаараа ажилтیں۔ Надад туслах ч юм уу тийм хүн байдгүй учраас манайхан намайг зүгээр ойлгоорой. Ганцаардаа заримдаа жоохон муухай ааш гаргадаг байж магадгүй шүү. Яагаад гэвэл сандраа цагтаа ажиллаа амжуулах гээд би маш их одоо хичээж байгаа. Сайн байна уу? За та нар өөрсдөө ингээд юм асуухгүй ингээд зүгээр л яагаад яваад их юм аа. Юм асуухгүй сайн уу гэд яваад их юм. Маш тод. За. Болж гин үү те? За баярлалаа. Одоо болж байна. Баярлалаа. За тэгээд аль болохоор хичээж байгаа. Тэгээд дараагаар нь бүр ингээд чихвд сууж яаж яагаад хийж байгаа гэвэл илүү чанга болох юм шиг байна. Урд нь YouTube дээр оруулсан тэр бичлэгүүдийг одоо миний нэг клиент надад одоо тавьж өгөхөд тусалсан хүүхэн байгаа. Тэр бас нэлээд хүндхэн хүн ирээд тэгээд надаар үйлчлүүлээ сайхан болсон юм аа. Тэгээд харин над дээр ирмээр санагдаад байна гэд. Тэгээд өдөр болгон над дээр ирж бит хоёр сарын хугацаанд тэр одоо бичлэгүүдийг YouTube-ийн юмнуудыг оруулсан юм шүү. За өөр асуух юм байна уу? За дуу сул байна гэдгийг ер нь бол ойлгочлоо. За манайх Зайсангийн богны ам дипломат хотхон гэж газар байдаг. За цаг авж байгаад ирэх ёстой. Ер нь бол шууд ирээд үйлчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй шүү.
За зүйдээ тайлах талаар зүйд бол угаасаа дандаа хамаатай өөрт чинь хамаатай юм байгаа. Би саяхан нэг одоо хизээний зүйд хурдан биелдэг, хизээний зүйд ямар одоо юутай оруулдаг гэд мэдээлэл оруулж исэн тэрийг уншаараа. Зүйд болгон учиртай байдээ шүү. Ерөнхийдөө онгод тэнгэр сахиулууд чинь та нарт одоо хэл мэдээ тэрүүгээр өгч идэв шүү. За энергийн заслын талаарх мэдээллийг утсаар холбогдчихээж, альсгүй мессенжерээр холбогдож наривчилсан мэдээллийг аваарай. За би хамаагүй хөдлөх гэхлээр болохгүй өргөд байна. За одоо тэгэхээр лайв хийж ээж болно л доо. Тэгвэл энийг зөвхөн оройн цагт л хийх хэрэг. Харин тийм юм байна. Чихэвч зүүж байгаа хийх ёстой байна. Би тэрийг ойлгочлоо. Ер нь бол чихэвч байгаа. Би түрүүн та нараас бүгдээрээс нь уучлалт гуйсан байгаа. Анх удаага лайв хийж байгаа болохоор надад дадлага туршлага дутагднаа. Хажууд надад туслах хүн байхгүй байгаа. Тийм учраас та нар өршөөгөөрэй. За дараачийн удаа. За 99017620 бичээд аваарай. 99017620. За ерөнхийдөө утсаар холбогдох гэж байгаа бол та нар 6-7-оос хойш л холбогддог байгаарай. Тэр болтол угаасаа үүлдээ бол би утсаа авдаггүй, таслаад байдаг. За тэгээд янз бүрийн цаг энтер авах гэж байгаа бол ерөнхийдөө мессеж бичээд орхисон нь илүү зүв байдээ шүү. Би утас руу бичсэн ч мессенжерээр ороод бичсэн ч заавал би хариулдээ шүү. Тэр бол ярих гэжсэнээс баг мессеж бичсэн дээр байдээ шүү. За баярлалаа. Бясалгал зааж өгдөгөө өгдөг. Тэгвэл би гадуур зааж байгаа бясалгалтай адилхан тэгэл 10 20-оор нь суулгаж хийдэг юм шүү. Би нэг бүрчлэн ажилдаг. За яг хөө гэр бүлийн хүмүүс юм уу, ах トゥ эгч トゥ гэсэн 2 3 хүнээс илүү болвол авахгүй шүү. Хамгийн дээдл нь 3 хүнд л одоо зааж өгнө дөө. Тийм тэрнээс их болох дээр угаасаа байр талбааны боломж ч тийм байна. Тэгээ угаасаа төвлөрөхөд энэ цөөхүүлээ байж байгаа төвлөрч өөр өөргөө мэдэрч хийвэл илүү амар байд юм аа. Тэгэхээр би ерөнхийдөө бол ганцаарчсан сургалт одоо явуулдаг. Бясалгал дээр бол за тэгээ нэг цаг ажиллаад орой минь нэг цаг ажиллаад бүгдийг гард нь мэдрүүлээ, тайлбарлаад яриа. Тэгээ хоошид бол за ерөнхийдөө бясалгалын аргачлалууд их өөр байдэн шүү дээ. Ямар бясалгалаар хичээлж байгаас л болно. Реки бясалгал бол ерөөсөө гараа нийт 27 байралд тавиал тэр гараа тавьсан газартаа өөрийнхөө гарыг мэдэрч өөрийгөө онцлно, өөрийгөө засна, хүрдээ сэргээнэ гэдэг ийм юмнууд болдгоо шүү. За ном гадуур зарагдаагүй эгчтэрээ ирж холбогдож авна. 99017620 зайсангийн богны ам над дээр ирж авна шүү. За тавтаа морилоорой. Гадуур зарагдаагүй уучлаарай. За тэгтээ тэр нөгөө хотын төвд би ерөнхийдөө нэг хүнтэй нэг цаг л ажилт юм аа. Нэг хүнтэй нэг цаг ажиллана. За шаардлагатай гэж үзэх юм бол сарын дараа дахиж ирж болно. За одоогоор онцгой байдал зарласан байгаа учраас би цаг өгсөн байгаа хүмүүсээ бүгдийг цуцлсан байгаа. За тэгээд дээрээс нь одоогоор цаг өгж эхлэегүй байгаа. Яг үнэ 99017620 зөв. Наадах чинь миний утас шүү. За утсаар яг бодтойгоор ярих гэж байгаа бол оройн цагаар л утастай шүү хүмүүсээ. Өдөр бол тэртээ тэргүй үүлтэй утсаа би авахгүй. Ном 20 мянга. За одоо зүгээр л би анх удаага хийж байгаа. Тэгэхээр миний хийж байгаа юмтай холбогдуулаад одоо асуулт асууж болно. Тэрээс яг сэдв мэдв гэж хэлээгүй байна. Ямар ч сэдвээр надтай ярьж болно. За улс төр биш. Яаж эрүүл амьдрах вэ? Аз жаргалтай амьдрах вэ? Яаж өвдөхгүй байх вэ? Яаж өөрийнхөөрөө байх вэ гэдэг ийм л юм одоо ярих юм шүү. За лайв маань явагдаж гин үгүй юу? Ном 20 мянга. Ямар ч сэдвээр байж болно. 10% махан би альсгүй л одоо энэ бясалгалын ном биш ээ. Миний өөрийн гаргасан ном. Одоо яаж эрүүл аз жаргалтай байх вэ? Альсгүй л одоо амьдрал дээр ахуй дээр хүндрэл бэрхшээл гарвал юунаас болоод гараад байгаа юм ч гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар явнаа. Онлайн засал гэж байдаг. Цагаа тохирч жагаад тэгээд нөгөө тавгийн идэ будаа юу байдیں۔ Тэрийгээ сайхан зэгч байгаа. Тэгээд онлайн засал хийж болно. Хийгддэг.
Хүргэлт байхгүй уучлаарай. Их чинь ганцаараа ажилтдаг шүү дээ. Надад тус болох хүмүүс алга байна. Хүүхдээ эрүүл чирэг болоход ээжтэй, эцэгтэй, эхтэй нь маш их холбоотой. Эхэн хээр бол унган шир алга гэдэг шүү. Тэгэхээр ээж маш сайн байж ээж үр хүүхдүүд сайн сайхан байна шүү. Ээж нь одоо би хаан сул ууртаа уцаартай гомдол цөхрөл ихтэй болоод хүүхдүүд бол өвчин ээрэмтгэ. За одоо тэгээ ааш аяг муутаач гэдэг юм уу? Иймэрхүү байдал байгаад байдаг шүү. Тэгэхээр ер нь бага насны хүүхдүүдийг бол өвдсөн хавцсан гэвэл би хамгийн эхлээд одоо ер нь ямар засал шаардлагатай тэр болгоныг хийнэ. Миний энэ засалд одоо аавра гэрлэн би чи орно, хүрдчин орно, удмын засал орно, хар цагаан аялла матаачтөө за гинти одоо юу лус авдгийн хорлол гэд бүх юмнууд орж ирнэ. Тийм ээ. Өгөгдсөн байсан цагууд бүгд цуцлагдсан шүү. Би ер нь бол 21 дуустал цаг өгсөн байсан боловч одоо саяын онцгой байдалтай холбогдуулаад бүх цагуудаа цуцлсан байгаа. Тэгсэн цуцлсан байгаа. Тэгээ одоо цагаа өгч эхлэегүй байгаа шүү. Цагаа өгч эхлэегүй байгаа. Одоо энэ 5 хоногийг дуусгасны дараа бол яг хуу цаг маг өгөх талаар яригднаа. Ер нь бол зар харж байхад ерөнхийдөө юу яана? Хэрхэн яах нь мэдэгдчихнэ. Аавра үзнэ. Лагаар засал хийж болно. Тэгвэл яг лаанд их найтахаас илүү та нар өөрсдөө л их өөрчлөгдөх хэрэгтэй байдэ. Яагаад гэвэл хүний тэр дал бие одоо та нарын аавра гэж ойлгоод байгаа юм чинь гадна дотн хоёр янзаар сэвтдэг. За энэ сэвтэлт нь болохоор та нартай өөрсдөө ч холбоотой байдаг. Тэгэхээр хүн өөр өөрийгөө засч ээж одоо тэр далд бие буюу аавра гэдэг чинь сайн сайхан байх юм аа. Тэрнээс нэг лад хөдөхнөөр альсгүл одоо нэг кафес одоо юу лээ янз бүрийн тэр одоо соронзон орон зүүдэг чимэг зүйлт юу гинэ тим юмнууд одоо зүгээр болно гэж байхгүй. Тим юм байхгүй. Энэ сүлжээний юм би бол тэгж хэлнэ. Сайн уу? Хаа юу инга? Хайртай шүү их чинь. Лайфаар ороод ирсэнд баярлаа. Их чинь анх удаага хийж байгаамаа тэгээ жоохон бодлиантай байна. Тэгээ нөө мессежээ ч гэсэн тэр болгон бас уншиж чадахгүй байна. Уучлаарай. За манайхаа асуулт байвал мерсэр биччихэж болно шүү. Урдан явчих тэр хэцүү юм байна харж чадахгүй. За 100хан байвал болд юм байна. Би онготоо буулгасан удган хүн байгаа. Галт удган гэж. Гэрлийн өргөнөөс гарвалтай. Баярлаа. Хичээж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Төвшин төгс бигцрээ сайн байна уу? Баярлаа туулаа. За манайхан ч тэгээ ингээд юм асуухгүй юм ингээ болчихж байгаа юм уу? За энэ ханшийн талаар мэдээллийг одоо мессенжерээр юм альсгүй утсаар аваа. Зайсангийн богны ам дипломат хотхонд байдаг. Хотоодны өвчний талаар ерөнхийдөө хотоодны өвчин бол санаа зовдөг хүний л өвчин байдэн шүү. Тэгэхээр хамгийн эхлээд санаа зовхоо болох хэрэгтэй. За би бас одоо та нартай лайвыгаа уулзж байгаадаа баяртай байна. За тэр хийж үдчихэж мэдэгднэ. Ерөнхийдөө хүний сонсгол муу байна гэдэг чинь тэтэм хүрд, хараа хүрд гэдэг энэ дээдлийн хоёр хүрдтэй их холбоотой байдаг. Тэрнтэй холбоотойгоор тарих мэдрэлийн уулгач ихтэй холбоотой юу гинэ. За баярлалаа. Харин тий чихвчтэй хийх ёстой юм байна. Тэрийг ойлголоо. Тийм тэгэхээр дуун сайн байх юм шиг байна. Ерөнхийдөө зүгээр болдгоо өвчин гэж байдаггүй маа. Зүгээр болдоггүй хүн гэж байдээ шүү. Тэгэхээр тэр хүн өөрийгөө өөрчилж аливаа өвчин зүгээр болно гэдэг нь. Найман сартай хөлд орно гэдэг чинь арай эрт байгаа юм биш үү? Яагаад сандраад байгаа юм? Айхан байхгүй хөлд орно.
Хотоодны атингар шил гэж ерөнхийдөө бол ямар ч ид эрхтэнгүүд ерөнхийдөө эрзэн шиг сундаг агшдаг ийм байх хэвээр тэд нар чинь. Тэгэхээр хатангаршаад ирнэ гэдэг чинь тэр чинь одоо үйл ажиллагаанд доголдол хэвэн биш болчихсон л байна. Ерөнхийдөө бол өдөр болгон буулгадаг суулгадаг байх хэвээр. Тэгжээж за тэгээд ерөнхийдөө энэ улаач нар өөрийнхөө тэр далд бие авра гэдэг юмыг норм хэмжээндээ аваачжээж онгод тэнгэрүүдээ буулгах суулгахад илүү хэлбэр байлнаа. Хэрвээ сэвтэй хэртэй буртагтай байвал онгодоо тухалж чаддгүй юм шүү. Баярлалаа. Та нартай бүгдээрэнд нэрүүл юмхийг хүсье. Намайг сонирхоод орж ирсэн, лайвд байлцсан бүх хүмүүст баярлалаа. Болно доо. Би саяхан нэг 100 настай хөгшнийг зассан чинь одоо ууланд очицсон ховдтой очиод хонио хариулаад явж байгаа гэсэн шүү дээ. Би ямар ч хүнтэй нэг цаг л ажилладаг. Нэг цаг дотор мэдээлэл нь уншиж үлдсэн, хэмжилтээ хийн, заслаа хийн, бүх юм нэг цаг дотор хийж өгнө. За баярлалаа. За ерөнхийдөө эх 7 хоногийн 2 дахоос юучсан холбогдоод үзээрэй. Астм эмчлэгдэх боломжтой энэ хоолойны хүрдтэй холбоотой. Хоолойны хүрд гэдэг нь ерөнхийдөө залгуур, багалзуур хоолой, бамбаа булчирхай уушигтай холбоотой байдаг. Хоолойны хүрдийг засахад нэлээд сайн болно. Бас зүрхний хүрдийг засах хэрэгтэй. За яах вэ амжаад ороод ирсэн байна. Та нар ч өөрсдөө бас яг нэг асуулт өгөхгүй баярлалаа гэж яваад байгаа юм байна шүү дээ. Нойр булчирхаанд бас юу сайн бэ? Ямар юмар хүнсэлэх вэ гэдгийг би аягүй их оруулж ясан мэдээл. Ерөнхийдөө 5 цул эргэтнийг одоо эрүүлжүүлэхний ганц аргачлал нь ерөөсөө л хоолыг зажилж иддэг байх хэвээр. Хоолыг зажилж иддэг байх хэвээр. Ерөнхийдөө 2 сар гарan хоолыг зажилж иддэг болоход 5 цул эргэтний асуудал шийдэгддэг шүү. За чихрийн шижин өвчний одоо аягүй түгээмэл өвчтэй болсон. Мэдээж нойр булчилхаа одоо хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой ер нь мэдээж явж энэ 5 цул 6 сар үргэлтэн аль нь хүний сэтгэл зүйтэй холбоотой байд юм аа. Сэтгэл зүгээ маш хэвэн болох ёстой. За сахарын шижинтэй хүмүүс бол хоолныхаа дэглэмийг бүр амар тас барих нь хаашаа юм. Ямар ч сан мэдээж будаа гурил юугаа төмсөө одоо баг болох хэрэгтэй. За тэгээд маш их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Бүр амар цадтлаа биш багаар идээд энэ хөдөлгөөнтэй байхад сахарын өвчин бол нэг тоо юм доош орохгүй. Боломжтой. Удмын засал чинь өөрийнх нь хувь хүний чинь заслыг чинь энэ давхар хийгдээд явдээ. За дунджаар махан хоолыг 65, жирийн хоолыг 45 удаа зажилж идэх ёстой. За ерөнхийдөө хоолоо удаан одоо зажилж идэх гэдэг чинь нөгөө 5 цул эргэтэндээ энэ гэрэл нь байхгүй болсон байж тээ. Би харанхуй болсон байна. Уучлаарай би гэрлээ асаагаад ирэв. Манайхаа одоохоо. Нэг мэдсэн чи харанхуй дотор сууж штэ. За. За нүдний шилээ зөөхгүй болоод нөгөө бичгээ харахаа болж байна. За янз бүрийн харшил болж гинэ гэдэг чинь харшаад байна гэдэг чинь ерөнхийдөө дархлаа маш их сул болсонтой холбоотой. Тэгэхээр одоо тэр нөгөө хомоолоор утлах хийгээд зүгээр болсон гээд фэйсбүүкээр нэг юм явж ирсэн шүү дээ тий. Дом хийлгүй яах вэ? Дом хийдгүү бүү гэж ямар юм бэ тий? За баярлалаа. Зав зайнтай лайв хийхийг бодноо. Цаг өгч эхлэегүй байгаа. Нойр муутай байна гэдэг нэгдүгээр сэтгэл санаа 50 амгалан биш байгааг хэлдэг нь. Хоёрдугаарт илүү их зүрхтэй холбоотой байхыг одоо үед бас нойр муу байдаг. Тэгэхээр гомдол цөхрлөө тайлаа. Тэгээд жоохон биеийн одоо дасгал хөдөлгөөн жоохон хийгээрэй. Тэгэхээр тэрний дараа нойр сайхан болоод ирдэг.
За ер нь миний засал хийлгэсний дараа хэр хугацаанд хэрхэн яаж авч явах нь бол тухайн хүнтэй өөртөө шууд холбоотой байдаг. Ягаад гэвэл тэр би гоё болгоод норм хэмжээнд нь авчиад өглөө. Тэгээд хэр тэрийг хадгалж чадахын тэрнээс нь л хамаардаг шүү. Энэ бол гадна дотн аль аль талаас нь бохирдох нь зөвхөн тухайн хүнтэй л холбоотой байдаг. За уушгины хатан гарчтай хүн гээд байгаа тэр хүн уушиг сайн идээрээ, уушгины шүлөө угаарай, уушгаар айгуу сайн хүнслээрээ. Ер нь бол 500 эргэтнээр хүнслээрээ сайн байдаг. Хүнс тэжээлийн бишээ одоо амин дэм минералын дутагдалд орсон байна үс ундагч. За өтгөн хаталттай байх, нэг эсвэл одоо гүйлэмтгэй байх угаасаа арцгны гажигтай холбоотой байдаг. Тэгэхээр арцгны гажиг одоо засарж ээж тэр өтгөн хаталт болон гүйлэмтэй байх чанар алга болно. Одоо хэвлэгээрээ айгүй дасгал хөдөлгөөн айгүй хий. Дээшээ харж ивж байгаа толгоогоо давуулаад толгойн орой газар хүргэх. Энэ дасгалыг сайн хийж яхад өтгөн сайн гардаг шүү. Баярлаа, хичээж байна. Та нартай тустай байх гэж айгүй хичээдэг шүү. Хөв чат руу холбогдож болно. Сайн. За арханг бронхит. За наадах чинь хоолойны хүрд зүрхний үрдтэй холбоотой. Ерөнхийдөө бол уушгаар хүнслэх хэрэгтэй. Гадуур айгүйх алхахдаг байх хэвээр. Уул руу жоохон амьсгаадаж ингэж амьсгахаа задлах хэрэгтэй байд юм да. Окей. За чатаар захиа үлдээж болно. Сайн уу? Мөнхөө. За өтгөн хатж байгаа хүнийг түрүү хийсэн. Толгой дээгүүрээ хөлөө давуулаад газар хүргэнэ. Өглөө орой 2 15 удаа хийгээрээ өтгөн гардаг болно. За угаасаа өтгөн хатах одоо гүйлгэмтгэ байх нь аль аль нь арцгны гажигтай холбоотой гэж хэлсэн шүү. Арцгны гажигаа засвал гэсэн үг. Эмчлэгддэг барай засал хийх хэрэгтэй. Ер нь хүүхдүүдийн эмэгчлүүд ихэнхдээ одоо бага насны хүүхдүүдийн ээжтэйгээ эцэг эхтэйгээ холбоотой байдаг шүү. Бага насны хүүхдүүдийг би ерөнхийдөө ээж аавын заслыг хийгээд тэгээ хүүхдээ барьж эмчлүүл илүү үр дүнтэй байдаг. Нэг удаагаар бас зүгээр болдог. Уушгаар шүл хийж уун, бууз маш хийж болно. Тэгээ хамгийн гол нөгөөдгөө зажилж идэх ёстой. Ерөнхийдөө энэ 5 цул эргэтний буурал дээдсүүд бол махан тан гэж үздэг. Тэгэхээр уушгиндаа сайн зүрхэндээ бөөрөндөө сайн гэж үздэг юм аа. Тэгэхээр 5 цул эргэтнээр ерөнхийдөө хоол хийж иддэг байхад 7 хоногт 1-2 удаа маш их тустай шүү. Гомдол зүхрлийг бол чи өршөөж уучлах хэрэгтэй. Тухайн хүнийг хинт гомдоод байгаа, хинт одоо гомдоосын тэрийг өөрөө сайн мэдэж байгаа. Тэр хүндээ сайн сайхныг хүсэн өрөөгөөд сүү өргөөрэй. Өргөөлвөл тэр хүнийхэн байгаа зүгт өршөөж нууцж гин гэдгээ хэлээ сүүг өргөөрэй. Ямар ч хүн үзэж болно. Миний хамгийн бага үзсэн хүүхэд 3 хоногтой няраа байлаа. За 100 гарсан хөгшөнд бас засал хийжээлаа. Гэхдээ нэг ойтой хүүхэд гэдэг бол том хүүхдээ. Би сургалт хийх зав байдгүй маа. Гэхдээ энэ арцг нурууны барай засал гэдэг инх тайвны гүүрэн дээр байдаг ш. Тэнд сургалтаа явж болно. Би болох тэр бясалгал зааж болно. Нэг цаг болно. Барайг бол тэгж амархан цагийн дотор заана гэж байхгүй ш. Тэгвэл би дотроо нэг юм бодоод байгаа маа. Ямар ч байсан надтай адилхан барай засал хийдэг хүмүүсийг одоо нэг өөрийнхөө сурсан нандин юмыг зааж өгөх нэг тийм юм сургалт явуулна гэж дотроо бодоод байгаа. Хэр хүн ирэх юм бол доо. Засахгүй юм гэж надад байхгүй. Харцгаа ялла матачтай гэдэг чинь засна. Энэ бол хоолойны үрдтэй холбоотой. Ерөнхийдөө бол найзаагаа олж нөхөрлөж чадаагүй байна л гэсэн үг. Ер нь харцгаа ялла матачтай гэдэг чинь танаахны ойр дотны хүмүүсийн л та нарын тухай ярьдаг хэл яриа шүү дээ. За тийм бүх үрдүүд нь 100 мөртлөө хөл урт бог нь байна гэж байлгүй яг. Хөлний чи урт бог нь арцгны гажигтай чи холбоотой.
болно. Ер нь бол ялгаагүй. Гизээр бууз хийж идэж явах сайн шүү. Жоохон хүүхдийг ер нь багаас нь жоохон идэд дадуулах ёстой. Жоохон хүүхдүүд ерөнхийдөө жоохон дургүй байдаг. Тэгтээ шүлийн нууж ихэд дадуулж агаад ерөнхийдөө бол 500 эртнэр хүнсэлдэг байх зүгээр шүү. Баярлаа. Хичээж байна. Таалагдсан мэдээллүүдийг та нарт оруулж хүргэхээ хичээж байгаа. Баярлалаа. Одоохондоо хүн үйл хийхгүй байгаа учраас ямар сандаа энэ цагийг ашиглаж та нарт боломж олгож байгаамаа. За суудлын мэдрэлийн өрөвсөлттэй байна тэр зүүн тал. Тэгэхээр тэр бадарч өвдөж байна. Арцкны гажиг засарч суудлын мэдрэл засагтан тэгээд бадарал талгуулна. Харуулт өгж ирсэн юм уу тэр хүн? Асгүй зүгээр суудлын мэдрэлийн нөлөөнд орсон ч байх магадaltaй. За манайхан гараа яваад өгч гэнэ үү? Өвдөг арцкны гажигтай холбоотой. За хүн хөл урт богино хоёр болох дээр гажигтай тал буюу богино талдаа бага ачаал өгнө, эрүүл талдаа буюу урт талдаа их ачаалал өгнө. Тэгэхээр одоо хэдэн настай хүн байна? Хэдэн жил одоо эрүүл талдаа ачаал өгсөнтэй холбоотойгоор эрүүл талын өвдөг өвдөж эхэлдэг шүү. Норойноос бол засагдтгий. Суудлын мэдрэл сүүж түнхэнд өөрчлөлт ороод эхэлсэн байна. Арцкны гажигийн хөндрөл шүү дээ. Наад одоо хөлний хонгороо хатгаж өвдөх, бадаар чинэрч өвдөх энтрэгдэх чинь. Болно. Томорхоос нь өмнө засуулах хэрэгтэй. Энэ 2-3 сартаа жирэмсэн болвол болно. За тэгвэл бүр том байсан ч гэсэн застгал юм. Тэгвэл энэ ургийг бага дээр арцкны гажигаа засуулж авал сайн. Эмчлэгддэг. Тархи мэдрэлийн үйл ажиллагаанд асуудалтай байна гэсэн үг. Даталттай хөвгт. Ерөнхийдөө нуруу нухсны өөрчлөлтийг бариагаар л засдээ штэ. Баярлаа. Хичээж байна. Та нартай хэрэгтэй мэдээ оруулахыг хичээдэг. Тархи мэдрэлийн үйл ажиллагаа доголдсон тархины судасны нарийсалтай байна гэсэн үг мартах санах чинь энерги хангамж цусан хангамж тэнд муу байна гэсэн үг. За орой сүйтэй баанд ороод унтуулаарай. Энэ 3 сартай биш цайтай баанд оруулаад унтуулаарай. Тэгэхээр гайгүй болох ёстой. Гэрээ арц гангаар сайхан утаарай. Ээж нь арцкны гажигтай л бол тэр хүнээс гарсан хүүхдүүд бүгд арцкны гажигтай байд юм аа. Төрөлтийг буруу үзчихсэнтэй холбоотой арцкны гажиг юм гэж үүсдэг. Ер нь бол болно. Гэхдээ төмөртэй хүмүүс бас жоохон осолтой байд юм аа. Төмрөө суулгаад хэр удаж байгаа, хатуулаад хэр удаж байгаа. Хэдэн настай хүн тэрнээс болноо. За мөр гартаа холбоотой асуудлууд бол ерөнхийдөө хүзүү сээрэнд өөрчлөлттэй гэсэн. Хүзүү сээрийг засчиж гар мөрнөө өвчин эдгэрнэ. Тэгээ гадаад амьдэрдэг бол тэгэл угаасаа наад муур хүзүү сэрний эмгшил арцкны гажиг гэдгийг яг уурт бие дээр барьжээж гараар хийжээж засагдах хэмжлэгээ учраас онлайнаар хийх боломжгүй. За онлайнаар хийдэг заслууд бол сүнсэн бие буюу аура гэрлэн бие удмын мэдээлэл дээр л ажиллахаас биш уурт бие дээр бол гар үрэлцэхгүй учраас ажиллахгүй. За ерөнхийдөө өсгийний үе дээр бас нөгөө сэргжилт болох дээр тэгж өвдөн. Нэгдүгээр, хоёрдугаарт арцкны гажигтай холбоотойгоор хөлний тавхаан гიშгэлт өөрчлөгдсөн байхад өсгийгээр бас өвддөг. За толгойд өнгөтөж өвдөн гэдэг нь нэгдүгээр хий байж болно. Цусан хангамж, энерги хангамж, хүзүү сээрэнд өөрчлөлттэй байх магадлал өндөртэй. За зарим нь хурдан яваад гэхдээ би хариулж чадахгүй шүү. Хий байна. Энэ машин зуухаар дотор мөх олох car seat гэж юм байдаг. Тим юмтай байна. Тэрнээс өмнө бол бэлдэж ийм тан ууж одоо хол зорчихтой явдаг байх хэвээр. Баярлалаа. Ерөөлөөр болгээ. За тэр хэхрүүлээд байгаа хүн одоо хуушураар шар тосонд хайрсан хуушураар жигнэх, бигнэх тим юм хий. За ерөнхийдөө бол арьсан дээр харшил гарч байгаа юм байна. Экземтэй, дархлаа султай. Тэгээд дархлаа сулраад ирэхлээр л илүү юмд харшламтгай болцдог.
Ерөнхийдөө өөрийн чинь хамгаалал гаргах чинь л тэр аура гэдэг юм чинь норм хэмжээндээ байх. Энэ л та нарын хамгаалт шүү дээ. 3 нас гэдэг нэлээд юу ч юм байна. Саажилт бас яг саажилтыг зүгээр болгоно гэж хэлж чадахгүй. Эхлээд энэ эцэг их нь удмынхаа янз бүрийн хараалж чадхаа засуулах хэрэгтэй. Тэрний дараа хүүхдэд одоо эмчилгээ хийхэд үр дүн гарах магадaltaй. Ямар ч өвчин эмчлэгддэм зүгээр болдгоо өвчин гэж байхгүй, зүгээр болдгоо хүн гэж байдэн шүү. Баярлаа орой мэд. За зүгээр хоцорж орж ирсэн чи яах вэ? Хүүхэд ааш аягтай болох, муухан ааш гарах. Тэгээд ер нь хоолоо барьж их өгдөх гэдэг хүүхдтэр бол тэгэхээр хар цагаан илам матаачтай тэгж хүүхдэд мэдэгддэг. Ээж аавынх нь эргэн тойронд хар цагаан илам матаачтай их байдаг бол тухайн хүүхдийн хоолоо ерөнхийдөө өвдөлтгөө байх магадлал тун өндөртэй байд юм аа. Болно. Ерөнхийдөө бол тэр нойр хүрхгүй байх чинь зүрхний үрдтэй илүү холбоотой байдیں۔ Тэгээд сэтгэл санаа тайван биш байгаад их холбоотой шүү. Хэрэг тулаан эмчлэгднэ. Ерөнхийдөө давсны илүүдэл шүү дээ. Тэгэхээр давсаар зохицуулаад эмчилж чинь 2 сар давсгүй хоолны дэглэм барихад тулаан эмчлэх боломжтой. За энэ нуруугаар гардаг батг бол дотоод шүүрлийн бочирхааны үйл ажиллагаа 5 цул эрхтэнд асуудалтай байгааг хэлгэн. Харж ээж болно. Хөл дээр гарсан байгаа өөрчлөлтүүд ер нь ард цэгний гажигтай угаасаа холбоотой байдаг шүү. Тэгэхээр ерөнхийдөө ард цэгний гажиг нуруу туруу засарч ээжил хөл гарчин засарна шүү дээ цаашаа. За асуух юм чатаар бичсэн байж болно. Би завандаа хариулна. За бамбаа булчирхаа бариагаар эмчлэх боломжтой. Ер нь бариагаар ямар ч өвчнийг эмчилж болдөө шүү дээ. Ерөнхийдөө би энийг хэд шид үзүүлээ та нарыг эмчлээд байгаа юм бишээ. Яс юмн дээрээ хүний 90% одоо далд бие, 10% махан бие хоёрыг энэ хоёр биеийг хэрхэн яацаас гарах ухааныг л би олцсон. Тэгээ энэ хоёр бие норм хэмжээнд нь аваачаад өгөхлөр та нарын 10% уурагт бие өөрийгөө эмчлэх чадамжтай байд юм аа. Тэр өөрийнхөө эмчлэх чадамжтай тэр юуг нь л би сэргээж өгж байгаа шүү дээ. За баярлалаа. Дагаад яваарай. Авсан мэдээлээ хэрэгжүүлээд хэргийг гаргаарай. Хэдэн онд орсон гэмтэл бэртэл бэ? Гэмтэл бэртэл 2-3 сард ясан боролт үүсдэг. Тэрний дараа бол засуулж бариулж болно. За ер нь том үеуд өвдөд ирэхтэр мөн л дөө. За тэр хүүхдэд ерөнхийдөө амттан өгөхөө бол ер нь хүүхдүүдэд амттан өгөх тэр хоолндоо дургүй байдаг. Тэгээд ерөнхийдөө хөдөлгөө тоглуулж агаар салхинд авчих гарах хэвээр хөдөлгөөнтэй байх хэвээр. За тэгээд хоол идэндээ амттан өгөх юм бол угаасаа хоолнд дуршилгүй болдог хүүхд. Тэгэхээр амттангаар битээд итгээ хүүхдүүдээ зөв хоол өгдөг бай. Баярлаа. За ашгүй дээ. Та нартай тус олсондоо баяртай байна. Ерөнхийдөө над дээр ирээд үйлчлүүлэх гарсан хүмүүс сэтгэл санаа одоо дундуур байх гэдэг юм уу тийм юм байдгүй. За тэгээд угаасаа засал хэр яаж одоо үр дүнтэй сайн байх нь тухайн хүнтэй холбоотой байдаг. Надтай гэхээсээ илүү. Тэр дэлүү жижигрэх гэдэг бол хэцүү юм байна л да. Тэр бол хэцүү. Тэгтэл зөв хооллоод явхад өшөө томруулахгүй явж болно. Хөлөөний урт богныг нуруу бяцарсан ч байсан засуулах боломжтой. Гангыг болно. Эмийн журмаар хоолны халбаар өгөхөд болно хүүхдэд 6 настай хүүхдэд. За арцэгний гажигийн хүндрэл нь одоо өвдгөн дээр сүүж түнхэн дээр ирдэ шүү. Өвдөг болвол ерөөсөө тэр. Зайсангийн богны ам дипломат хотхонд байдаг 9901 7620. Энэ утсаар холбогдчихээ цаг авчиж ирдэ шүү. За тэнд мэдрэлийн судас мөрөн дээр ч өөрчлөлттэй байна гэсэн.
Ерөнхийдөө мөр гар гэдэг хүзүү сээртэй холбоотой байдаг шүү. Хүзүү сээр засарч ээж гар мөрний одоо булчингийн ч гэдэг юм уу тэр үйл ажиллагаа тэгшэрдэг. Хүзүү сээрэнд өөрчлөлттэй байна гэдэг чинь та нараа арцхны гажигтай байна л гэсэн үг. Арцхны гажиг засарч ээж хүзүү нуруу сээрний эмгэг шиг засарна. Баярлалаа. Баярлалаа. За сайн дагаад уншаад явбал нэлээд мэдлэгтэй болно. Би боломжоор хэрэгтэй гэсэн мэдлгүүдийг одоо бөөгнөөс та нарын цагийг хэмнэх гэж тийм юм хийж өгдөө ш. За баярлалаа. Хэргийг гаргаарай. Миний өгж байгаа мэдээллийг авч байгаа бол хэргийг сайн гаргаарай. Тэгвэл миний ажил бүтэж байгаа нь тэр шүү. За наад чинь засрах боломжтой. За чихээр хадгах чихний хэнгэрэг цооролдохгүй л болвол тэгээл хийтэй холбоотой байна. Хуушураар бигнүр хий. За 10 шар тостой 10-аар багсарсан 10 гурлаар биеийн массаж хийгээд өгөөрэй. Тэр хөлрөөд байгаа хүн. За ерөнхийдөө бол нэг удаа барайл зүгээр болдго юм да. Шаардлагатай бол сарын дараа ирнэ. Чадчих байгаа юм дарга алгаа. Миний 20 жилийн туршлага гэж юм байна бас. Хүмүүс нэг цагийн дотор бариад болчихно гэхлээр ерөөсөө итгэж өгөхгүй. Итгэл үнэмшил төрөхгүй бол заавал надад хандах албагүй шүү дээ. Тэгээ мэдрэл дарагдсан байж болон зүрхтэй бас холбоотой байдаг. Цээжээр хүнд оргиж цээжний мэдрэлээр өвдөх нь. Ээж нь арцгны гажигтай бол тэр хүнээс дандаа арцгны гажигтай хүүхэд гардаг. Ерөнхийдөө төрөлтийг буруу удирдсантай холбоотой байдаг. Дээр үед бол Монгол эмэгтэйчүүд аргаа тэврээд дэлхийн татах хүчийг одоо ашиглаж суугаагаараа төрдөг гэсэн. Энэ зөв төрөлт. Одоо болохоор хөндлөн хэвтүүлээд доороос нь татаад болохгүй л дээрээс нь түлхээд ингээд хүчээр төрүүлж байгаа учраас арцгны гажиг гэдэг юм их элбэг болцсон юм аа. Массаж хий. Хоолойныхон булчингуудад энэ хоёр булчингуудад энэ булчин тэгээд энэ хоёр талаар нь энүүгээр нь хий. Тэгээд ингээ гидий хийдэг яг бамбаа булчирхын наад хоолойны үрдэн дээр ажилдаг дасгалууд би оруулж яасан шүү дээ. Тэрийг олоод тэр дасгалыг хийгээрэй заа юу. Болно. Хүзүү сэрийг засахад мөр гарны өвчин засардаг. Биед нь ил шар будаа 10-ата багсраа тэрүүгээр биеинд нь массаж илэг хийж өгнө хүүхдтэй. Тэгээд агаар цаан гарах хэрэгтэй байна. 100 болох дээр ерөнхийдөө болоод элсэн дээр сайн тоглуулаарай хүүхдээ. Юмд их санаа зовоод байна. За зүрхэнд өөрчлөлттэй байна. Унтахаас өмнө 15 орчим лааны дүүл харж байгаа твтээр аяндаа нойр хүрээд унтаад өгдөг. Чих шүүгэлт олон шалтгаантай хийнээс болдог. Эсвэл чихийг бөөрийн чих гэж үздэг. Тэгэхээр бөөрийн хүндрэлтэй үед бас чих шуугдаг шүү. Тэгэхээр бөөрөө нэг үзүүл. За тэгээд бөөртөө асуудалгүй байгаа бол хуушуур барих, хий хуарланд өөрчлөлттэй байна гэсэн үг. Тэр талын эмчилгээ хийх хэрэгтэй. За тэр ерөнхийдөө 3 дахь мэлмийн титэм хүрдгээ тэр хавийн одоо хүрдүүдийг засч өгөх тэр зүгээр болох боломжтой үнэрлэх. Дээдлийн 3 үрдэн дээр нэлээд сайн ажиллаж өгөх ёстой гэсэн үг. За хүүхдийн толгой их халж яана гэдэг чинь тархины даралттай байна л гэсэн үг. Одоо бид нэр хөөрч хүчгээр яадаг вүлээ яг тэрнтэй чи ялгаагүй шүү дээ. Хүүхдийн толгой халаад байна гэдэг чинь. Тэгэхээр халж байгаа толгой хөргөх хэрэгтэй ер нь бол боломжоор одоо будааны дэр дэрлүүлэх айсгүй жижигхэн одоо жамц тавсаар жижигхэн шиг одоо дэр хийгээд тэрийг дэрлүүлж болно. За тэгвэл ерөнхийдөө нэг бариулчихад тэгэл зүгээр болно доо. Толгой алах нь. Жохоо хүүхд бол тэгэл нэг барихад л болчтой.
Хэдэн сартай хүүхэд вэ наад хүүхэд чинь? За баярлалаа. Дасгал хөдөлгөөн л хий. Ерөнхийдөө сунаж мөргөх л одоо бүх үе мөчийг хөдлөгдөг хамгийн сайн дасгал байдаг ш. Тэгвэл шууд ингээд 108 гэж хүмүүс ийх гээд тэгж болохгүй. Баг багаар нь 5-аас 7 болгоо, дараагаар 9 болгоод гээд ингээд зугуухнаар жоохон нь өсгөж хийх хэрэгтэй. Наснаасаа хамаараад өөрөө хүүхдүүд. Аавынх нь хувцсыг юм уу, аавынх нь үнэртэй юмыг толгойд дэрлүүлж унтуулаарай. Тэгэхээр гайгүй болно. Аав нь авахгүй бол аавынх нь цамцыг ч юм уу, мак юм уу, футболкыг дэрлүүлж унтуулаарай хүүхдтэй. За зүгээрээ. Хэрэгтэй мэдээлэл өгч чадж байгаадаа баяртай байна. Та нар хэргийг гаргаад таалагдж байгаа бол би бол үнэхээр ханамжтай байна. За тэгээд ерөнхийдөө маргаашнаас юм уу дахиад нэг одоо өөр өөртөө яаж туслах уу нэг тэр талаар нэг жоохон лайв бас хийнэ. За тэгтээ нөгөө чихвч мэгвчээ хийж байгаа тэгээд юу юм да. Сайн сонсогдно. Одоо дуун жоохон таархан байна гэдэг энэ хүмүүс. Нарийн шинжилгээ сайн өгөөрэй. Тураад ах нэг тийм таатай биш шүү. Ер нь бол яг гормоны өөрчлөлтөнд орох дээр тэр 12 3 настай хүүхдүүдийн нуруунд дээр нүрээр юм гараад идэг. Хоолойны үрдэн дээр өөрчлөлт орсон бол гороод байдаг. Залгуур хоолой. Хоолойны үрдэн дээр өөрчлөлт болвол залгуур хоолой, багалзуур хоолой, бамбаа олчроо үүсэн болчихоо уушигтай холбоотой юм өмчлөд үүсдэг. Тэгэхээр хоолойны үрдийг одоо сэргийх хэрэгтэй. За ашгүй баярлалаа. Би одоо нөгөө өөрөө анхудаага хийж байгаа болохоор жоохон туршлага дутаад байгаа. Уучлаарай. Одоо өнөөдөр анхны удаа гэхэд арай гайгүй болоод ах шиг байна, тийм ээ? Та нар минь надад тусалж хэлж өгөөрэй юу их яахыг. За тэгээ. Одоо дахиж лайв хийвэл би урдчил цаг хэлжээ. Ирээд барай хэлэхэд зүгээр болно. Ахар сүүл. Жирэмсэн хүн арцгны барай хийлгэж болно. Мэдээж тухайн хүний биедэнд тааруулаад хийн штэ. Хамаагүй хүч хэрглэж хийхгүй штэ угаасаа. За өөрөөрөө ариутгах талаар миний домын арга байгаа. 3 төрлийн баамд орох 7 манчтай цайны дом гэд байгаа. Дорж цэцэг жаргал YouTube руу ороод тэнд байгаа одоо мэдээллүүдийг уншаараа. Тэгээд тэнд гэрийн нөхцөлд өөрийгөө цэвэрлэх, гэр орноо цэвэрлэх гэх домын аргууд их байгаа. Тэднийг хийж үзээрэй. За баярлалаа. Зарим хүмүүс муу байна гэдэг байна. За хүүхэд ерөнхийдөө өвчин зовлон ээрэд байх нь ээж энергийн хувьд маш тааруухан байгааг илтгэнэ. Тэгэхээр тэр нь хүүхдүүдэд нь тэр өвчин орох маягаар мэдэгддээ шүү. Тэгэхээр ээж нь заслаа хэлийг тэгээ хүүхдээ бариулчих. Тэгээл гайг болчих. Бамбаа улчиргаанд өөрчлөлт орж байгаа байж мэдхээр байх шүү. Тэр хоолой чинрээд байгаа. Сайн байна уу? За ашгүй баярлалаа. Зүгээр. Та нарт сонсогдож аятай байгаа бол баярлалаа. Өөр асууж лавлах юм байвал асуугаарай. Харин тий миний зааж өгсөн тэр домын арга их гоё аргууд байдэн шүү. Хүмүүс бүр үлгэр шиг юм яриад байдэн ш. Тэр чинь ийгээд ингэж гоё болсон, тэгж гоё болсон гэд. Би тэгингээл та нараас энийхээ одоо домынхаа аргууд ийм хүчтэй гоё юм байна гэдээ та нараасаа мэдтээ шүү. Жирэмслэхгүй байгаа хүмүүс бол эрт заслаа хийлгээ. Ихэнх тохиолдолд арцгны гажигтай. За тэгээд сав хазаалттай ч гэдэг юм уу тийм шалтгаан.
За сувг шуудуу нарийсан ч юм уу, бөглөрсөн, тагларсан гэдэг ийм юмуд байдаг. Заслаар ер нь болж ирэмсэн болдог. За жоохон хүүхдүүд өвчин тусаад байх нь ээжтэй холбоотой. Ээж нь заслаа хийлгээ. Тэгээ хүүхдээ бариулаа. Баярлаа. Тэр хүүхэд нь өвдөд байгаа ээж эхлээд өөрөө заслаа хийлгэх. Тэгтээ хүүхдтэйгээ хамт хүрээд ир. Хурж ирээ бариулцгаа тэгээд толгоон зүгээр болон тэр 8 настай хүүхэд. Янз бүрийн мэдрэгдэн харагдана гоё байд юм уу? Миний заслын дараа тэр заслын үйлүүдийг хийж хахад та нар зүгээр л айгүй анхааралтай болгоомжтой мэдэрдэг бай. Хүн болгонд энэ мэдэрдэг тийм чадамжууд байдаг шүү. Хүүхдүүдээ жоохон хоолоор сайханд ордоо. Нөгөө нэг ансны навч, нөгөө чацарганы навч тэрийг өг. Сармистай шүл, цагаан гаатай шүл гээд өг. Цаг өгч эхлээгүй байгаа. Одоохондоо корона гэдэг энэ 5 хоногийн нэг онцгой байдал зарлцсан. Тийм учраас би цаг өгсөн байгаа хүмүүсийн цагийг цуцалсан байгаа. Дээр нь одоохондоо цаг өгч эхлээгүй байгаа. Тэгээ 20 дээр гаргаж байгаа л юу ч гэсэн холбогдоод үзээрэй. За ёо. Тэгээ цаг өгч эхлэх маа. Өө хоолоо нэдэлцэн л штэ. Идэ гараад байна штэ. Тэр чинь шар будаа шиг тийм гардыг штэ. Хоолоо нэдэлцэн байна. Наадгаа даруй сайн эмчлэхгүй бол наа чи урхаг ихтэй шүү. Хөлөө оройдоо дээшээ одоо сойж агаад массаж хөлөө амраадаг бай. За тэгээд ерөнхийдөө газар ус авдгийн хорлолтой хүмүүстэй хөлтэй холбоотой эмчтүүд аюух гардаг шүү. Баярлаа. Ирээрээ цаг авч агаад ирээрээ. Энэ удаад харин би суурин аюу сайхан байгаа шүү. Архинаас аргах гэж ерөнхийдөө л хүнийг хямартай тэнгэртэй болгоод өгчих юм бол архинаас гарнаа. Архи угаад байна гэдэг чинь тэрнтэд бие алдчихад өөртөө эзэн байж чадахгүй. Тэгээд архи дарс болох үтгүй юмд орооцолтоод байгаа юм тэр. За баярлалаа. Харин анхудаага лайв хийж гин хүмүүс их талархан хүлээж авч гин. Гайгүй болоод байгаа юм шиг байна. Лайв хийж гинэ. Тэгэхээр ярьж байгаа цаг аваад хүрээд ирээрэй Алиса. Ирэхээс өмнө тэр YouTube дорж цэцэг жаргал дээр байгаа мэдээллийг уншиж байгаа дээрээ. Тэгээд чамайг эрэхтэр чиний тухай чамд ярьж өгье. Одоохондоо цаг өгч эхлэх байгаа. Харин тэгье. Өнөөдрийнх анхны лайв тэгтээ гайгүй болж байна. Хүмүүс аягүй дуртай л байна штэ. Тэгтээ та нар зарим нь юм асуухгүй юм байна штэ. Одоо би яваа жоохон дадаад тамхинаас гарах сэтгэлийн юм байдаг шүү. Жинхэнэ хүсэл байх юм бол заслын дараа тамхинаас гардаг. За булчин чангарч байгаа газруудад ерөнхийдөө бол нэг спирт яг нөгөө татах дээр нь тэр спирт энэ төр тавьж спиртээр арчиж болдсон шүү. Баярлаа. Тэр домын тухай юу чин зөвлөмж чин цэцэг жаргал дорж цэцэг жаргал гэсэн YouTube дээр байгаа штэ. Тэн дээр яг 10-15 минут айгүй олон зөвлөмж байгаа. Тэрийг та нар сонсоороо заа юу. Би энэ хуурай шилттэй өгдөг сүйтэй баанд оруулаарай. Тэгээ би сайхан тасалж өгч. Хуурай шилт нь гайгүй болоод ирнэ. За баярлалаа. Харин тий аамуудаагаа хийж байгаа гэд гайгүй л хийгдээд байна штэ. Ааха нөгөө өөрийнхөө мэдж байгаа юмыг ярьж байгаа болохоор юундаа сандрах вэ дээ. За янз бүрийн тухайд ярьж байна. Анх удаага хийж байгаа хүмүүсийн асуусан асуулт болгонд хариулаа явж байгаа.
Тий, ерөнхийдөө хөлний булчин чангар нь хатуурна гэдэг чинь нөгөө хоёр хөлн дээр хоёр өөр ачаал өгөгдөд байгаа гэсэн үг. Тэгэхээр ачаал их авж байгаа талын булчин чангар нь өвдөн. Альсгүй нөгөөх нь одоо хатин гаршаа жижигхэн болно гэсэн үг. Ачаал аваг өвтэй холбоотой. Хоёр хөлийн булчин хоёр өөр болдог. Баярлалаа. Барилгүй яах вэ? Хүүхд гэж чи хүн шүү дээ. Тэгээрээ цаг сайхан болох дээр цаг авч ирж үйлчлүүлээрэй. Баярлалаа. Та нарт хэрэгтэй гэсэн зөвлөмжийг оруулж дандаа хүргэхийг бодож байгаа. Та нар минь тэрийгэ уншаад хүлээж аваад хэргийг гаргаад явал миний үйл бүтэж байгаа нь тэр шүү. Баярлалаа. Болно штэ. Хэрвээ манайхан санаачилгаараа өөрсдөө та нар бас одоо лайв хийхээс гадна хаа нэгтээ очиж бөөнөрөө лекц сонсож бас болно. Яг ингээд бөөнөрөө цуглаж агаад нэг анги танхи юм уу нэг заал гаргаад альсгүй нэг кофе шопонд байсан ч болно штэ. Ер нь бол кофе унгаа. Үе хоорондын шингэн алга болох гэж өвдөр дээр голдуу яригддаг. Өөрөөр хэлбэл ингээд суулт өгцөн байгаа өвдгөө ийм болго. Ийм болгоод тэгэхээр өвдөг хоорондох шингэн тэгээд тэрний хоорондох мөгөөрсүүд 2 сар, 2-оос 3 сар төлжиж гард юм аа. Тэгэхээр суулт өгсөн байгаа өвдөгнийхээ зайг ийм том болго. Сонголт хий гэсэн үг. За 500 эрэгтэн ерөнхийдөө санаа зовдөг хүний л өвчин шүү дээ. Элдв хэрэгтэй хэрэггүй юм санаа зовхоо бол. Тэгээ хоолоо зөв хол. Ерөнхийдөө хэрэгтэй хэрэггүй юм санаа зовоо шаналаад байвал хотоо төлөөнд өөрчлөлтөө. Хэн нэгэнд гомдоо, цөхрөө, дуурлаад бухимдаад явах юм бол элэгдсэнд өөрчлөлтөө болдог. Тэгэхээр сэтгэлээ тавтай байлга. Ном дэлгүүрт байдаггүй би өөр дээрээсээ зардаг. Хөл гар бадаараад байна. Энэ мэдрэлийн гаралтай өвдөлтүүд шүү. Хүзүү сээрэнд өөрчлөлтөө бол гар бадаарна. Гар мөр. Харин тэр миний лекц ерөнхийдөө аягүй сонирхолтой гоё болдсон шүү. Хүмүүс өстө дуртай байдэ. Хөлөө оройдоо амрааж орой болгон хөлөө ерөнхийдөө нэг алюминий укс устай хөлөө юунд дүрээд хөлөө сайн тослоод унтаад араа. Орой унтахынхаа өмнө хөлөө дээш нь өргөж сойж хөлөө жоохон амраадаг байгаарай. Нүдний даралтай байх нь ерөнхийдөө 3 дахь мм тэтэм хүрттэй холбоотой. За даралтай хүмүүс хамгийн нэгдүгээр давсныхаа хэрэглээг бага болгох ёстой. За тэгээд жижигхэн хайрцагын дотор нөгөө жамц давсыг бэлдээд тэрэн дээр оройдоо хөлөөрөө ингээд гიშгдэг байгаараа даралт буун шүү. Хийнэ. Надад ерөнхийдөө эмчилгээ хийж болохгүй өвчтөн гэж байхгүй. Бүх төрлийн өвчтөнд хийх боломжтой. Эхлээд тэр 70 биеийн төвшин заслаа хэлгч. Тэрний дараа ууралт би өөрийгөө засна. За болж л байна. Тэгж байгаа нэг уулзалт зохион байгуулнаа. Баярлалаа. Тэгнэ лекц хийхээр бол зар тавина. Баярлалаа. За сонголт сайн хий гэсэн үг шүү. Цавны дотортлын тийм тэр холбож байгаа булчин шүрмэс чангаралтай байна гэсэн үг. Ерөнхийдөө заслаа хэлгчтэй тэр арцх нурууныхаа гажилтыг засвал тэгжээж хөлний эмгшил зүгээр болно. Барилгүй яах вэ? Хүүхэд чи хүн шүү дээ. Ямар ч хүнд бариа хийж болдъё. Одоо харин хүн цуглуулж болохгүй болохоор чинь лекц хийж болохгүй штэ. Даралт унаад байгаа хүн ерөнхийдөө
чөмгөө сайн одоо тэтгэх хэрэгтэй. Ясны шүл уух, болооны шүлний ясаар хоёр шилбэн дээрээ халуун оргитол нь дүүхтэл нь сайн одоо массаж хийх ийм юмнууд хийх хэрэгтэй. За. Одоо лайфа ингээд дуусгая. Ээжээ маань өвдөг байнга өвддөг. Одоо хазгнаад явахаа байсан. Хэдэн настай хүн бэ ээж нь төгсөө? Ээж нь хэдэн настай хүн байна? За ерөнхийдөө мажигнаад явна гэдэг чинь хөлн урт богино тэгэл арцгийн гажигтай л гэсэн үг шүү дээ. Болно. Ямар ч хүнд барай засал хийж болно. Ямар ч хүнд би өөрийнхөө заслыг тааруулаад хий чинь тэрнээс хүч хэрглэж ингэж хүчээр хийнэ гэж байхгүй шүү дээ. Миний хамгийн бага барьсан хүүхэд 3 хоногтой няра. Хамгийн настай 100 хүртэл хөгшөнд хийж ялаа. За тэгээрээ лекцийнхээр болоод би зар тавинаа. За баярлалаа Санжаа. Баярлалаа Лавга. За манайхан баярлалаа. Баяртай та нартай лайв хийсэндээ тун баяртай байна. Лондонгоос Ганзоо. За сайн уу? Та нар сайн уу? Өвдгөн сэнгэндэг хүн өвдгөн дээрээ халаах хэрэгтэй. Даард сэнгэнжил байвал халаа. Халаад байвал хөргөж явах ёстой л гэсэн үг. За хөлний үеуд нь суулт өгөөл эхэлсэн гэсэн үг л дээ. Одоо ачаал их болсонтой холбоотойгоор. За ерөнхийдөө ямар ч хөл гартай холбоотой асуудал дээр бол тэр арцгны гажиг гэж юмаз асуулах хэвээр. Хөл өвдөд байна гэдэг чинь арцган дээр гажигтай гэсэн үг. За тэр арцгны гажигтай үүдэлтэйгээр хүн нуруу хүзүүс ээрээрээ тэр хөлгөнийхээ хазгналтыг засаж явдаг. Тэгэхээр чухам одоо нурууныхаа аль хэсгээр одоо тэр хөлнийхээ хазгналтыг урт богныг засаж явсан тухайн одоо үеийн дээр суулт өгд юм аа. Тэгэхээр суулт өгсөн газар мэдрэлийн судас дарагдана, булчин чангарна гэх мэтчлийн эмгшүүл үүснэ. Тэгэхээр хамгийн одоо нуруу хүзүүсээр одоо өвдөг сүүж тунх тахим энийг засаханд бол даарцгийн гажиг л их засах хэрэгтэй. Бариагаар заснаа хүн оросныг. Бас домын арга байдаг штэ би оруулж исэн байгаа. За зүгээрээ. За ашгүй дээ. Амжилт хүсье. Арцгны гажигтгүй хүн гэж бараг байдгүй юм да. Ер нь ээж нь арцгны гажигтай л бол тэгэл бүх хүмүүс гажигтай. 1000 хүнээс нэг л арцгны гажиггүй хүн олвол их юм. Булчингийн сулралын бол ер нь дасгал хөдөлгөөнд хийн штэ. Массажлах хэрэгтэй гэсэн. За баярлалаа. Хичээлээ анх удаа хийж байгаа гэхэд нэлээд гайгүй болчих шиг боллоо шүү дээ. Хүмүүс айгүй талархаад баяртай л байгаад байна. За тэгээрээ санаж явал бүтнэ. Бодож явал ирнэ. Цагаа болох дээр ирдгээ шүү. Цагийн цагтаа гэдэг. Тэгээрээ чимгээ ирээрээ цаг авч байгаад ирээрээ минийхөө. За уучлаарай. Одоо би лайфа дуусглаа. Баярлаа. Над дээр ингэж бүгдээрээ байлцаж ингэж намайг дэмжиж оролцсон та нартай баярлаа. Дараа нь дахиж баяртай уулзъя. Баяртай.